хүргэе. 11-р сарын 17-ноос 20-ны өдрүүдийн хувьцааны зах зээлийн 2 дахь арилжааны мэдээллийг хүргэе. 2.2 тэрбум төгрөгийн арилжаа явагдсан байна. За хамгийн хөтөвтэй арилжаалагдсан 5 үнэт засыг үнийн дүнгийнх нь хувьд дараалал нь танилцуулъя. Нэгт Хаан банк 383 сая төгрөг, хоёрт Голом тонк 168 сая төгрөг, гуравт Монголын хөрөнгийн бирж 132 сая төгрөг, дөрөвт Эрдэнэ ресурс 120 сая төгрөг, тавт нь Хас банк 104 сая төгрөгийн тус арилжаа явагдаж, арилжааны идэвхээрээ тэргүүлсэн байна. За хамгийн их өсөлт үзүүлсэн 5 үнэт засыг мөн өсөлтийн дараалалаар нь танилцуулбал нэгт нь Монголын цахилгаан холбоо 28.2% өсөлт үзүүлсэн, хоёрт Мандалговын эндкс 15%, гуравт нь Бэрх бол 15%, дөрөвт нь Гутал мөн 15%, тавт нь Дархан хөвөн хувьцаат компани 15% тус өсөлт үзүүлж топ 5-д орсон байна. За эдгээрээс бол Монголын цахилгаан холбоо компаниас бусад нь бол хувьцаа нь идэвхтэй арилжаалагддаггүй 3 дугаар ангиллын хувьцаат компаниуд байна. Эсвэргээрээ хамгийн их бууралт үзүүлсэн 5 үнэт бууралтын дараалалаар нэгт Сор хувьцаат компани 15%, хоёрт Тээвэр Дархан 15%, гуравт Крипто үндэстэн 14%, дөрөвт Бод даатгал 9.5%, тавт нь Frontier-Link Group 9.4%. За Крипто үндэстэн болон Бод даатгал компаниудаас бусад 3 нь мөн л хувьцаанд төдийлөн идэвхтэй арилжаалагддаггүй үнэт цаас буюу хувьцаанууд байна. Хамтын хөрөнгө оруулалтын 2 сангийн хувьд л мандал ирээдүйн өсөлт 0.9%-аар буурч 921.6 төгрөг дээр хаагдсан бол үндэсний хувьчлалын сан 0.1%-аар буурч 94.4 төгрөг дээр тус хаагдсан байна. За энэ 2 сангийн хувьд бол мандал ирээдүйн өсөлт 900 орчим төгрөг дээр, үндэсний хувьчлалын сан 90 орчим төгрөг дээр бол ингэж хаашин нэлээд удаан үргэлжилж байгаа. За тэгвэл ямар үйл явдлууд болсон бэ? Хинти Дорнод Сүхбаатар гэсэн аймагуудад өнгөрсөн 7 хоногт Монголын хөрөнгийн бирж нь хөрөнгийн зах зээл ба 1072 хувьцаа гэсэн үнэт цасны зах зээлийн нээлттэй өдрлөгийг зохион байгуулсан байна. За тухайлбал Хинти аймагт бол энэ үйл ажиллагаанд 300 орчим иргэн хамрагдаж, за үүнээс 280 орчим иргэн үнэт цасны төвлөр сайдгал хэмжээний төв компани төлөөлөлөөр дамжуулж цэнхэр ягаан тасалбарынхаа мэдээллийг шүүлгүүлсэн байна. За энэ үйл ажиллагаа бол 9-р сард баруун аймагуудад, 10-р сард төвийн аймагуудад зохион байгуулагдаж байсан бол энэ удаад 11-р сард 103 аймагт зохион байгуулагдсан байна. Тэгэхээр магадгүй дараагийн сард говийн аймагуудад зохион байгуулагдах нэ. Хэрвээ та говийн аймагуудад оршуулдаг бол энэ үйл ажиллагаанд хамрагдаж магадгүй аав ээж өвөө эмээгийнхаа цэнхэр ягаан тасалбарын мэдээллийг шүүлгүүлж болох юм. За Монголын хөрөнгийн бирж хувьцаат компани IPO хийхдээ татан төвлөрүүлсэн хөрөнгийнхөө 50 орчим хувийг чөлөө 40-50 орчим хувийг за системийн шинжилтэд зарцуулна гэж ингэж төлөвлөсөн байсан. За тэгвэл үүнтэй холбоотой нийт 5 тэрбум төгрөгийн төсөв төртөг бүхий биржийн арилжаа, хяналтын систем болон үнэт цасны төвлөр сайдгаламжийн төвийн үндсэн үйл ажиллагааны системийн шинжилэлийг хийхээр юм тендерийг нээлттэй байдлаар сонгон шалгаруулахаар болсон байна. Тендерийн материалыг 12 дугаар сарын 17-ны өдрөг дуустал хүлээн авах юм байна. За худалдаа авах ажиллагааны цахим систем болох тендер цэг Gov цэгмийн сайтаар зохион байгуулах юм байна. За одоо та бүхэнд дотоодын хувьцаа хөрөнгийн зах зээлтэй холбоотой мэдээллүүдийг авдаг юм 6 вебийг танилцуулах гэсэн. За дараагийн дугаардаа бол Facebook хуудсуудыг танилцуулна. За эхнийх нь мэдээж Монголын хөрөнгийн биржийн MC цэгмийн вебсайт. За эндээс бол та бүхэн хувьцаатай холбоотой, дотоодын хувьцаатай холбоотой бүхий л мэдээллүүдийг авах боломжтой. Хувьцааны мэдээлэл 1-2 дугаар ангиллын компаниудын танилцуулга, тэдгээрийн санхүүгийн тайлангууд, за үнэт цасны компаниудын танилцуулга, за мөн уул уурхайн биржийн арилжааны өдөр сар улирал тутмын мэдээлэл, за хувьцааны зах зээлийн өдөр 7 хоног сар улирал жилүүдийн мэдээлэл, за Монголын хөрөнгийн бирж хувьцаат компани өөрийнх нь мэдээлэл, шилэн данс гэх мэт ийм мэдээллүүдийг авах боломжтой. За хоёрт нь маркет инфо цэгмийн, за мөн MC цэгмийнтэй харьцангуй адилхан ийм мэдээллүүдийг авах боломжтой. За тухайлбал Хаан банкны хувьцаа 1348 төгрөгт хүрч дээд ханшаа шинжилэн тогтоов. За дотоодын зах зээл дээр хувьцаа гарах зөвшөөрөл авсан ч гаргаагүй компаниуд гэх мэт. За энэ миний санаж байгаагаар UBCAP Holding гэдэг компани хувьцаа гаргахаар болж исэн боловч за энэ маань бол IPO хийгдээгүй те. За мөн 5 толгой компани 25 онгорсноос хойш 4 сая тонн нүрс биржээр арилжаалсан байна гэх мэт мэдээлэл байна. За энэ 5 толгой компани дээр бол энэ 7 хоногт за сүүлийн 5 жилийн тоон санхүүгийн гол үзүүлэлтээр дүнслээд 25 оны жилийн орлого ашигын дүнгийн таамаглал, за тэгээд нэг ногдол ашигын таамаглалыг таамаглаа та бүхэнд хуваалцах болно. За мөн энд хувьцаат компаниуд ногдол ашгаа тухайн жилийн 4-р сард багтаан олгодог болно гэд. Манай ч одоо хувьцаат компаниуд маань ногдол ашгаа зарлчж байгаа. Гэхдээ олгох нь баг ингээд жил 2 жил дамнаа явцдаг. За энийг бол ингээд зэгцлэхээр ажиллаж байгаа юм байна. Тухайн жилийн 4-р сард багтаан олгоно. Жишээлбэл 25 оны жилийн эцсийн цэвэр ашгаасаа ногдол ашиг тарах мэдээлэл бол ихэнхдээ 2-р сард ингээд компаниуд гаргацдаг. Олохгүй юу гэдгийг. За тэгэх юм бол энийг 26 оныхоо 4-р сарын 30-нд багтаагаад энэ ашгаа
судлаагчдад тараадаг болгохоор ингэж ажиллаж байгаа юм байна. За иймэрхүү мэдээллийг авах боломжтой. 3 4 5 дахь нь бол үн цасны компаниудын вебсайт байгаа. Эхнийх нь BD-Sig segment. За мөн л мэдээллүүдийг авах боломжтой. Дээрээс нь хувьцааны мэдээллүүд нь урсдаг байдлаар гарч байна. За дөрөвт нь болохоор голомт капитал үн цасны компани вебсайт байгаа. Голомт капитал segment гэсэн. За тавдах нь болохоор 5 богд капитал. За мөн л мэдээллээс гадна судалгаа, техник, шинжилгээ гэх мэт хэсгүүд байна. За сүүлийнх нь болохоор Үлзий & Co компани вебсайт. За энэ дээр бол эдгээрээс гадна нээлттэй болон хаалттай бондын мэдээллүүд байдаг. За энэ хүрээд өнөөдрийн мэдээлэл маань өндөрлөж байна.